Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Нэгэн эмэгтэй оюутан хөдөө амьдардаг хөгшин үнд худалдагдан зойронд 6 жилийн турш хоригдсон хүний осноос доор амьдрах болсон хэрэг гарчээ. Цагдаа анх түүнийг олж илрүүлэх үед тэрээр нүцгэн шахуу байдалтай ойролцоогоор 3.3 м квадрат хэмжээтэй харанхуй зойронд төгжигдэн сууж байсан байна. Уг зойрыг хизээнээс ашиглаж байсан тодорхойгүй ч хамгийн их цочирдуулсан зүйл нь түүний эцэг эх нь охин налга болсныг мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй явдал байв. Яагаад энэ нэмэгтэй 6 жилийн турш аимшигт зойронд амьдрах болов? Яагаад түүний эцэг эх нь охиноо авраагүй юм бол? Одоо энэхүү хэрэг хэрхэн илчлэгдсэн талаар ярив. 2007 оны 5 дугаар сард Бүгд найрамдах Хятад ард улсын Шанши мужид энэ хэрэг гарсан юм. Өдрийн 2 цагийн орчимд нэгэн залуу тосгоноор явж байхдаа эмэгтэй хүний орилготыг сонсоод цагдаад мэдэгджээ. Тэрээр дуу гарсан зүг рүү очиход тэнд гүн угсан зойр байсныг олсон байна. Зойрын амсрыг хүнд чулуугаар хаасан байжээ. Тэрээр чулууг хөдөлгөж дотор нь юу байгааг харах гэж байтал нэгэн хөгшин эрэгтэй гинэт гарч ирэн шүүрээр зохиж түүнийг хөөсөн. Сэжиг авсан тэр залуу даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар газар дээр нь шуурхаа ирж зойрыг тагласан чулууг холдуулжээ. Зойрноос үнэхээр сэжиг хүрмээр үнэртэж эхэлсэн байна. Цагдаа нар дотгош ормогц нэгэн эмэгтэй сэгсээсэн үстэй буланд бүхийд суугаа байдалтай байхыг олсон. Эмэгтэйг зойрноос гаргах гэж оролдоход тэрээр маш ихээр зочиж урагдаж хуучирсан хүнжил шиг юм нөмөрч бүх бие нь дагжин чичирч эхэлсэн байна. Гэтэл тэр мөчид өнөөх хөгшин ир дахин гарч ирэн түүнийг өөрийн эхнэр гэж хэлэн зойр нь өөрийн хувийн өмч тул цагдаа нар шалгах хэрэггүй хэмээн эсэргүүцэж эхэлжээ. Гэсэн ч цагдаа нар зөвшөөрлөө үзүүлж хамтран ажиллахыг шаардахад тэрээр гинэт царайн цонхиж зойронд байсан эмэгтэй чихэнд нэг зүйл шивнэсэн байна. Хачиргалтай зойрноос гарахаас татгалзаж байсан эмэгтэй гинэт бодлоо өөрчилсөн. Цагдаа нарын тусламжтайгаар гадагш гарч ирэх үедээ гинэт хурц нарны гэрэлд нүдээ онилгож сандарсан байдалтай байв. Хожим цагдаа нар түүнийг Чуюу гэх нэртэй болохыг тогтоосон бөгөөд тэрээр урт хугацаанд хоригдсанаас болж маш хүнд сэтгэл зүйн дарамтанд орсон байлаа. Бараг ярьж чадахгүй өөрийн бодол санаагаа илэрхийлэхэд ч бэрх болжээ. Удалгүй тосгоны иргэд 2 хүүхдийг авчирч түүнийг зан ээж нь тэнд байна гэж хэлсэн. Гайхалтай нь эдгээр 2 хүүхэд нь Лүншао хэмээх хөгшин ир болон Чуюу хоёрын төрүүлсэн хүүхдүүд болох нь тогтогджээ. Цагдаагийн мөрдөн байцаалтаар Лүншао Чуюуг 6 жилийн турш зойронд хорж хэрцгийгээ тамлан завоож байсныг олж мэдсэн байна. Лүншао Чуюуг бие засах, хооллох гээд бүх зүйлийг зойрон дотор хийж байхыг шаардсан. Өөрөө хоолоо идэж дуусчаад үлдэгдлийн амьтан таяж байгаа юм шиг зүгээр л шидэж өгдөг байжээ. 6 жилийн турш Чуюуд өмсөх хувцас ч өгөлгүй, ганц ноорхой хүнжил өгсөн бөгөөд ганц ч удаа усанд оруулаагүй. Гэтэл хамгийн аимшигтай нь Лүншао зөвхөн өөрийн бэлгийн хайрцаг ханхын тулд зойрлоо ордог байсан. Бусад үед Чуюуг хаягдсан мэт орхиж байжээ. Энэ хугацаанд Чуюу 2 хүүхэд төрүүлсэн ч Лүншао төрсний дараа тэдний хүчээр салгаж Чуюуг үргэлжлүүлэн ганцаар ангин орхисон. 6 жилийн дараа зойрноос гарах үед Чуюугийн хөлний булчин маш ихээр суларч бараг саажилттай болсон байв. Нартай газар гарч ирэхэд нүд нь хурц гэрэл тасалгүй ониж байлаа. Гэвч гинэт хажууд байсан хүүг хараад тэрээр орилж эхэлсэн. Магадгүй түүнийг хүүгээ гэж таниад ийм үйлдэл хийсэн байх. Харин хүүхдүүд нь зовж шаналсан өөрчлөгдсөн төрхийг нь хараад үнэхээр өөрсдийнх нь ээж гэж итгэж чадахгүй байгаа мэт гайхсан арцаар харж байснаа уйлж эхэлсэн байна. Тэгвэл Лүншао яагаад өөрийн эхнэр Чуюуг бүтэн 6 жилийн турш зойронд хорж хэрцгийгээр хүчрхийлсэн юм бол? Цагдаагийн байцаалтын үеэр Лүншао өөрийгөө аргагүй нөхцөл байдалд орсон гэж өмөрчээ. Түүний хэлснээр 1980-ад он тэрээр эмэгтэй хүнийг хүчинтсэн хэрэгээр баривчлагдаж 13 жилийн ял авсан байна. Шоронгоос суллагдсны дараа тэр тосгондоо ганц бие хөгшин ир болсон. Хүчингийн эргээр ял эдэлж байсан нь хүмүүс түүнээс зайлс хийхэд хүргэсэн байна. Хэдэн жил гэрлэх хүн олдоогүй Лүншао эмэгтэй хүн худалдан авч гэрлэхээр шийдсэн. Тэрээр тосгоны нэг ирээс Чуюуг 250 мянган төгрөгөөр худалдаж авсан гэж хэлжээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад ил болсон Чуюугийн тухай үнэн бүгдийг зочирдуулсан юм. Тэр анханасаа сэтгцэн ямар ч асуудалгүй авьяастай охин байсан байв. Чуюу хөдөөний ядуу айл төрж өссөн. Тэр 4 хүүхэдтэй айлын 3 дахь нь бөгөөд ах эгч нарынхаа ар гэрт тусалж дүү нараа асран маш хүнд нөхцөлд өсчээ. Хүүхэд байхдаа үргэлж хуучин урагдсан хувцастай явж тосгоны хүүхдүүдэд шоолуулдаг байв. Тэрээр ийм амьдралаас гарах
Цорын ганц арга нь сайн сургуульд орж боловсрал эзэмших явдал гэж итгэсэн бөгөөд энэ зорилгын төлөө бүх хүчээ зориулан сурсан байна. Харамсалтай нь шалгалтын дээр ердөө 2 онооны зөрүүтэй хүссэн сургуультай тэнцэж чадаагүй. Гэсэн ч дахин оролдохоор шийдэн 1 жил дахин шалгалтанд бэлтгэхээр болжээ. Энэ нь гэр бүлийн хувьд ч өөрт нь ч санхүүгийн маш том дарамт байсан бөгөөд тэрээр улам их дарамт мэдэрч стрессэж эхэлсэн. Эцэст нь тэр нэр хүндтэй их сургуульд орсон ч сэтгцийн байдал нь улам муудаж ганцаараа ярьж ухаан алддаг шинж тэмдгүүд гарч эхэлжээ. Эцэг эх нь түүнийг сургуульд байлгах боломжгүй гэж үзсэн. Гэрт нь авчран эмнэлэгт үзүүлэхэд шуйууд сэтгцийн ноцтой эмгийг онцлогдсон байна. Түүний бие аажмаар сайжирч эхэлсэн бөгөөд эцэг эх нь охиноо хүнтэй гэрлэж шинэ амьдрал эхлүүлэхэн дээр гэж үзэж нэгэн залуутай гэрлүүлжээ. Гэвч хурмын дараа Чүйгийн өвчин дамжирч нөхөртөө аюул учруулах болсноор салах шийдвэрт хүрсэн. Харин эцэг эх нь охиноо буцаан авч яваад дахин өөр хүнтэй гэрлүүлжээ. Энэ удаа гэрлэлтийн нөхцөл нь ямар ч тохиолдолд салахгүй байх байсан бөгөөд Чүйгийн өвчнийг нөөж гэрлүүлсэн. Гэтэл хоёр дахь нөхөр нь түүний өвчний байдлыг удаан тесч чадалгүй өөр хүнд Чүйг 700 мянган төгрөгөөр заржээ. Дараагийн нөхөр нь өөрийгөө өргүү гэдгээ мэдсэний дараа Лүншаод Чүйг 200 мянган төгрөгөөр худалдсан юм. Эхэндээ Лүншао зойронд хорих бодлого байсан. Лүншао арх уух бүртээ улам хэрцгий болж Чүйг зодож харааж доромжилж эхэлсэн байна. Энэ хүчирхийлэл сэтгэл зүйн хувьд Чүйд маш хүн дээр нөлөөлж түүний шизофрени уламд ордож тэрээр аимшигтай ааш авир гаргах болсон. Эцэст нь Лүншао Чүйг хянах боломжгүй болж бүр мөсөн зойронд хорихоор шийджээ. Тэрээр өөрийн бэлгийн хүслийг хангах үедээ л зойр руу ордог байсан. Чүй удалгүй жирэмсэн болж зойрон дотор анхны хүүхдээ төрүүлжээ. Тэр хүүхдээ тэрвэрч ч үзээгүй, царайг нь харж чадаагүй бөгөөд төрсний дараа хүүхдийг шууд авч явсан. Чүй үлсэх үед Лүншао өөрийн үлдээсэн хоолыг хаяж өгдөг байв. Энэ бүх хугацаанд Чүй маш их зовж сэтгэл санааны хувьд бүр ч их асуудалтай болжээ. Чүй дахин жирэмсэн болж хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ч мөн адил хүүхдийг аваад явсан. Хүүхдүүдээ харахад байтугай тэдний талаар ямар ч мэдээлэлгүй, тэдэнтэй холбогдох ямар ч боломжгүй байсан юм. Харин Чүй зойронд байнга би гэртээ хармаар байна, би хэн гэдгээ мэднэ, намайг явуул хэмээн уйлан орилж байсан бөгөөд энэ нь Лүншаог улам урлуулж түүнийг илүү их зодож айлгах байдалд хүргэжээ. Нэг талаасаа Чүйгийн шизофрени өвчин энэ байдалд нөлөөлсөн ч Лүншао түүнтэй хүн мэд харьцах нь байтугай түүнтэй амьтан шиг харьцаж байсан бөгөөд энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил байлаа. Энэ бүхнийг Чүйгийн эцэг их мэдэж байсан ч охиноо буцааж авах талаар ямар ч орлого хийгээгүй юм. Тэд охиноо дахин гэртээ авчрах нь тэдэнд дарамт болно гэж бодож зүгээр л хайсан байна. Гэвч нэг өдөр Аз дохиож тосгоноор явж байсан залуу санаандгүй байдлаар Чүйгийн орилох дууг сонсож цагдаад мэдэгдснээр энэ аимшигтай 6 жилийн хоригдлын амьдрал дууссан юм. Лүншао баривчлагдсныхаа дараа гинэт 2 хүүхэд болон Чүйтэй уулзуулахыг цагдаагаас хүссэн. Тэр өдөр 2 хүүхэд ээжтэйгээ дахин уулзсан бөгөөд энэ удаад тэр Чүйгаас айхгүйгээр тэрвэрэн ээж гэж хүлээн зөвшөөрсөн. Чүй ч мөн анх удаа инээмсэглэжээ. Чүйг эмнэлэгт хүргэн удаа хугацааны сэтгцийн эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Лүншао болон түүнтэй холбоотой хүний наймааны хэрэгт оролцсон хүмүүс бүгд шүүхийн өмнө очиж ял шийтгэлээ хүлээсэн. Хятадын эрүүгийн хуулийн 24-р зүйл зааснаар хүн худалдаалах гэмт хэрэгт 5-аас 10 жилийн хоригдол оногдуулдаг. Лүншао ч мөн энэ заалтын дагуу шийтгүүлсэн гэж үзэж байгаа ч яг хэдэн жилийн ял авсан нь олон нийтэд ил болоогүй байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.